За сайн байцгаана уу. Бүтээгчдийн ертөнц ба тэнгэр газар их холбосон эрчим энергийн урсгал хэмээх контент нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар хийхээ эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг Энхот багш болон миний бие хөтлөн явуулах болно. За энэ удаагийн дугаартаа бид нэр гал ус мөн чанарын тухай, эр болон эм мөн чанарын тухай ярилцах гэж байна. За бүгдээрэнд нь өдрийн төргийа. За өдрийн өдрөг. Тэгэхээр гал болон ус мөн чанар гэж юу юм бэ? Энийг яагаад хүмүүсийн энэ амьд хүмүүсийн эрчим энерги болон сүнслэг оршихуйтай яаж холбоотой байгаа юм бэ? Энэ тухай бас Энхот багшийн яриа тодруулгыг бас сонсцгоё. За гал ус гэж ярихаар те маш олон өнцөг ойлголт талаас нь бас ярьж болно л доо. Тэгээ манай одоо сувгийн гол онцлог талаас ч гэх юм уу те бид нар энергийн түвшинд энэ гал ус гэдгийг яаж тайлбарлаж болох вэ гэдгээс ярил илүү сонирхолтой байх. Одоо байгаль дээр бол байдаг бус галны тухай бид бүгд л мэдж байгаа тийм. За тэгээд одоо сүнснээс одоо орж ирж байгаа эрчмийг бид нар энергийнхаа түвшинд үзэх юм бол ухамсарын эрчмийг бол ус эрчмээр орж ирдэг гэж үздэг. За махан биеэр дамжаад нөгөө ус эрчим маань буцаад одоо ийм бодит үйлдэл үйл хөдлөл те бүтээлч эрчим болж гарахтаа одоо гал эрчмээр өргөдөгдөж гарч байгаа жишээтэй те. За нөгөө дээгүүр одоо эртний хятадын те ижийн дотор 64 хексаграмын хүрд гэж байдаг те. 64 мөн чанар одоо хүний зам байдлын одоо өгөгдлүүдийг судлаад ингээд гаргад ирсэн байдаг те. Энэ дээр бол одоо гал ус мөн чанарын сүлэлтийн дотроос хүний зан аашууд үүсдэг гэж үздэг. Одоо тэр нэг характерууд 6 зураслуудыг хідэн янзаар тий. Одоо гал эрчмийн зураслал бол бүтэн одоо 6 зураслал гэдэг бол ус эрчмийн зураслал тасархай одоо 6 зураслал гэдэг байхгүй. Тэгээ энэ 6-аар тий хідэн янзаар сүлэлдүүлж тэр дотроос одоо зан аашийн боломжуудыг гаргаж ирж болох вэ гэдэг. Хувьсгчийн түвшинд гаргаж ирж байгаа. Ингээд 64 мөн чанаруудыг гаргаж ирсэн. Ерөөсөө энэ 64 дотор бүхэл хүний одоо зан чанарууд эргэлддэг гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ ус эрчим, гал эрчим гэдэг хоёр юмны зөв тогтол хоорондоо яаж оршоод байна. Уг нь бол бид нар байгаль дээр ярих юм бол эн чинь нэг нөгөөдгөө одоо устгадаг эрчим байгаа дээ шүү дээ тийм. Галан дээр ус ичих юм бол бисгэл унтарчин. Гэтэл энэ хоёр эрчим энерги хоорондоо сүлэлтжиж маш олон зүйлүүдийг хийж бүтээх хүч болдог. Хүний зан аашийг үүсгэж болдог. Бүтээлийн юм том одоо энергиуд байгаа байхгүй. За тэгэл бид нар бас ярьдаг те эрэгтэй хүнийг илүү их гал эрчимтэй, эмэгтэй хүнийг илүү их ус эрчимтэй гэж ярьдаг. Нөгөө эрэгтэй хүний чинь нөгөө гал эрчимтэй гэл тэгэхээр илүү нөгөө дүрлэлтсэн, бадарсан гэдэг утгаар. Тэгээд нөгөө эмэгтэй нэг ус эрчимтэй гэхээр уян зөөлн налархаа гэл те. Тийм. Иймэрхүү байдлаар бас яриад байгаа юм болов. Тийм ч одоо манайх бас эрт дээр үеэсээ монголчууд тийм айгүйх одоо сургадаг тийм энэ мөн чанар дээр нь барих, мөн чанараараа байх одоо энэ жаяг ёсны юмнууд маш их байлаа шүү дээ тийм. Одоо жишээлбэл эртний хаад хаттууд эмэгтэй хүн болвол ийм байх хэрэгтэй. Энийг одоо жинхэнэ эмэгтэй хүний мөн чанар гинэ. За эрэгтэй хүн бол ийм байна. Энийг эрэгтэй хүний мөн чанар гинэ гэдэг ч юм уу тийм. Тэгэл үр хүүхэдтэй хүртэл ааваас нь ямар эрчим энерги ямар одоо тэр галын нөлөөлөл очиж тэр хүүхдийг хүмүүжүүлэх үү. Ээжээс нь юм уу тийм. Ээжээс нь болохоор тэр ус эрчмээр инрэл хайр юу ч гэдэг тийм тэр бүхнийг ингээд суралцаад ингээд явах. Тэр дундаас тэр гал эрчим, ус эрчим хоёрыг аль алингийн зөв тэнцвэртэйгээр хүртсэн хүүхэд маань өөрөө одоо зөв хүн болж хүмүүжиж байгаа шүү дээ. Тэнцвэртэй тийм. Тэгтэл одоо хитрхийх гал эрчимтэй өрдөгдөд өсөх тариа жоохон хатуу чанга тийм юм нэг юм уян хатан биш болж өсөх магадaltaй сэтгэл зүйн хувьд тийм. За тэгтэл хитрхий ус эрчмээр өсөгдсөн хүүхэд байлаа гэж бодоход юм дээр зоригтой шийдвэртэй биш байдаг ч юм уу тийм. Ингээд тэрийг зөв тэнцвэртэй ойлгох гэдэг чинь өөрөө маш тийм тэнцвэрт хүнийг үүсгэх таахгүй. Түрүүн таны нөгөө хэлснээр ухамсар болон нөгөө сэтгэл энэ зүйл чинь нөгөө ус эрчим юм аа. Тэгээд хүний биед энэ ус эрчим буюу ухамсараар ямар нэгэн мэдээлэл эсвэл сэтгэл зүй төрж үсээд
түүнийг үйлдэл хөдөлгөөн болгон ч гэдэг юм уу эсвэл хэл яриач гэдэг юм уу ийм зүйл болгон гарахтаа галаар өрдөгдөж гарна гэдэг хэлсэн зүйл чинь бас одоо яг энэ дээр тодорхой мэдрэгдэж байна л та. Жишээ нь одоо аав нь ингээд хүүхдүүдтэй за энийг ингэж хийх ёстой. Төлөйг ингэж халах ёстой. Эр хүн хүчтэй байх ёстой. Гэхэл зөвхөн аав хүүхдээ сургууль мөчлөө төсөгчлөө гэж бодъё. Тэнгүүд ээж болохоор зөвхөн ээж хүүхдийг бас сургууль мөчлөө төсөглөө. Миний хүүхэнд ийм сайхан сэтгэлээр хандж байгаарай. Юмыг хайрлаж байгаарай гэдэг юм уу те. Ингээ ихлээр нөгөө ээжийн эхийн өгж байгаа сургаал дандаа гүнээс сэтгэлийн чанартай. Тэгэхээр яг нөгөө ухамсар буюу ус мөн чанар гэж харагдаад байна. Аа болохоор илүү үйлдэл тал дээр чиглээд байна тийм үү? Тэгэхээр нөгөө галлалан өрдөгдөж гардаг гэсэн энэ үгний баталгаа бас эндээс харагдаад байна гэж би харж байна. Зөв. Зөв. Одоо сүүлийн үед те ингээд сүнслэг талаасаа битэд ингээд яг энэ гал ус мөн чанарын тухай айгүйх өрнөлүүд явагдаж байна л та. Тэгэхэд одоо бас айгүйх тийм зөв тогтлоод мэдрэгдэж байна. За энэ юу гэхээр ус эрчим гэдэг бидний ухамсараас сүнснээс минь орж ирдэг эрчим өөрөлдөл ус эрчмээр орж ирдэг гэж тий. Хүний биеэр дамжаад буцаагаад бүтээх хүч нь өөрөө гал эрчмээр гарч байна. Бүтээх гэдэг үгний цаанд бүхэл юм орж шүү дээ. Энд үйлдэлүүд бүгд орж ийн хүний биений үйлдэл хөдөлгөөнүүд. За тэгтэл одоо энэ эрэгтэй хүнээс тэр гал эрчим гарах нь маш чухал байгаа байхгүй тий. Энэ монголчууд хүчээ авах ч үгүй юм уу, хүчтэй болох Монгол одоо энэ ухаан энэ одоо унтсан байгаад байгаа энэ одоо Монгол ах уу яаж босч ирэх вэ гэдээ ингээд үзэхлээр эрэгтэй хүмүүс маань маш их сэрэх хэрэгтэй байна. Эрэгтэй хүмүүс яагаад гэвэл тэр бүтээх эрчмийг маш өндөр одоо дүнгээр гаргадаг хүмүүс байгаа. Өөрөө дотроо гал эрчимтэй тий тэр гал нь дотроосоо хасж идэг ийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Дээрэс нь энийг нь цаанаас нь эмэгтэй хүн буюу тэр суу ухаан гэдэг зүйлээр ухамсарын суу ухаанаар эмэгтэй хүн араас чиглүүлж өгч байдаг. Монголчууд нэг ярьдаг штэ тий сайн яваа эр хүний ард амжилттай яваа эр хүний ард сайн ихнэр байдгаа гэж ярьдаг. Энэ чинь нөгөө хий хоосноос ус зүг биш байгаа байхгүй тий. Эрэгтэй хүн бол аливаа зүйлийг хийж бүтээх бий болгох тэр юугаараа бол цаанаас эмэгтэй хүнээс хамаагүй өөр хөлтөлтэй төрсэн ийм мах бод байгаа даа л та. Тэгээ энийг зөв удирдах чиглүүлэх хүч нь эмэгтэй хүнд байдаг. Одоо энэ хоёр эр эм гэдэг хоёр хүүсний цаана өөр ингэсэн онцлог байгаа даа шүү дээ. Бид нар эмэгтэй хүнийг гаргаж чадах зүйлээ эрэгтэй хүнээс нэхэж болохгүй. Эрэгтэй хүнийг гаргадаг зүйлээ бид нар эмэгтэй хүнээс нэхэж болохгүй болж байгаа. Эрэгтэй хүн гэдэг чинь цаанаас юм нэг хүчний бэлэгдэл болсон бүх зүйл нь хүч тий. Эмэгтэй хүн бол төрөлхийн хүчгүй хүн байдаг. Тийм ч учраас эр хүнээс хамгаалалт тий өөрийг нь хамгаалах тэр хүчийг хүсэж идэг. Хайр халамжийг хүсэж идэг. Нөмөр нөөлөг гэдэг ч юм уу тийм. Тэгтэл эрэгтэй хүн болохоор цаанаасаа тий бүх энэ гэр орноо цаашлаа томрох юм бол энэ улс орноо тий бүх зүйлийг одоо чиглүүлж одоо авч явдаг хүн тэр хүчин тэр хүнээс гарч идэг. Гэтэл эмэгтэй хүмүүс бид нар улс орноо босгоно ч гэдэг юм ингээд яваад байхгүй бас тэр болгон тий. Эрэгтэй хүмүүс тэний цаана байдаг. Цаана нь юу байна вэ гэхээр одоо сайн чиглүүлж өгч идэг эмэгтэй хүмүүс байгаад байдаг. Тэгээ энэ уялдаа холбоонууд зөв байхгүй эмэгтэй хүн хүчтэй байх ёстой гэд бодоод ирэхлээрээ зөв нөгөө байгалийнх нь энергийнх нь хууль нь эвдэгдээд байна л та. Эрэгтэй хүний хийж чадж байгаа зүйлээ би ч гэсэн хийж чадна. Эмэгтэй хүний хийж чадж байгаа зүйлээ би ч гэсэн хийж чадна гэдэг. Ингээ хоёр өөр мах бодод ч биенийг нөхөж явдаг хоёр мах бод чинь одоо тусдаа хүн гэдэг дээрээ төв авчаад байна шүү дээ тий. Нөгөө нэг ярьдаг шүү дээ. Гадаа гарч ир болж гэрт орж юм болж явна гэдэг. Нөгөө бүх гал болон ус мөн чанарыг хоёулангийн нүүр дээр шингээж явах гээд нөгөө хичээгээд ирэхлээр доголдол үүсгэж гэдэг юм. Гажуудал үүсэж ирж байна. Хүмүүсийн амьдрал дээр ингээ нөгөө яригддаг шүү дээ. За одоо ер нь бол дэлхийн нийтийн хэмжээнд л нөгөө ганц үе ээж өргөтөл болсон их нэг л өргөтөл болсон аав эцэг гэл ингээл юм гарч байна. Тэгээ яг их хвчлэн нөгөө өргөтөл болсон эмэгтэйчүүдийг зөвл магадгүй харьцангуй илүү их байх шиг байна л та.
Тэнгүүд тэд нар нөгөө нэг ялтчихгүй ингээл нэг өөр хүүхдээ гэр бүл зохиогоод нөгөөх нь бүтлгүүтлээ. За тэгээд өөр хүүхдээ нөгөө хүүхдээ ээж аваад дагаад явдаг гэдгээр ингээд өргөтлөөс эмгтээчүүд маань гэртээ гэр орондоо байхдаа хоолундаа хийх, хоцондроо авах, гэр орноо цэвэрлэх, за хүүхдүүдэд асар тоглох гэл ингээл нөгөө хим үйлээ гэдэг хийгээд байдаг боловч тэднийг энэ бас нөгөө өмсөх хувцсыг нийтх хоолыг нь яаж болох вэ? Гэхийн тулд гадаа гарч ажил төрөл хийх хэрэгтэй болно. Ямар нэгний давхархад орж ямар нэгэн үйлдэл хийх бол. Тэгвэл нөгөө үйлдэл хийх гэдэг ихлээр чинь нөгөө галт чанарыг л гарах хэрэгтэй болоод эхэлдэг. Тэгээ нөгөө гадаа гарч гэрт орж юм гэдэг зүйлээ ингэж л харагдаад байна л да. Тэгээ хаяа ярьдаг штэ нэг жоохон сэтгэл зүйн ингээл уналтанд ороод эсвэл ганцаардаад л гэдэг ч юм уу. Эсвэл зарим нэг зүйл дээр гэр нөхрийн хайр халамж нөгөө хамгаалалт өмг төшиг хэрэгтэй байна гэл ингээл өнцрөөл тэ. Сэтгэл зүйн готролд ордог ч гэдэг юм. Ийм зүйлүүд ингээд ажиглаад байна. Энийг л нөгөө нэг ус мөн чанараараа байж чадахгүй гал усыг хоёулангийн зэрэгцүүлэх гэж хичээгээд тэндээс магтуу тэр хүний нөгөө эрчим энерги хүч чадал гэдэг зүйл бас дундарч шавагдаад ядрах зүдрэх гэсэн зүйлүүд л гарч ирээд байна уу гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Энд дэр нөгөө ингэж ярихлаар тэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зөрчил маргааны ус аяг хэрэгтэй болно тийм. Тэр зөрчил хаанаас усж ин гэл ингэнгүүд нөгөө дахин анхдагч уу өндөг анхдагч уу гэл бидний маргалддаг сэдв шиг. Эрэгтэй хүн өөрөө эмэгтэй хүнийг ингээд хамгаалж чадахгүй өөрөө эр хүн шиг байж чадаагүй учраас эмэгтэй хүн тэр хийхээс аргагүй байдалд ороод юм болчлоо гэж ярих нэг хэсэг нь байна. Гэтэл эрэгтэй хүндээ итгэхгүй болохоор ч нугаас эрэгтэй хүний тэр итгэж тэрийг хийлэхгүй болохоор ч яаж тэр хүмүүс тийм гарах юм бэ? Өмнөр нь орж хийгээд тахаар гэл бас ярина тий. Тэгээ энэ бол одоо айл нэг талаасаа тэр тэгээд байгаа учраас ингэчлээ гэдэг өнцгөр харах биш зүгээр хүн болгон энийг ойлгодог болчихсоо дор бүрнэ тий. Эмэгтэй хүн эрэгтэй хүндээ амьдралаа аваа явж чадна гэдэгт нь итгэдэг болчих юм бол зөрүүлээд эрэгтэй хүн эмэгтэй хүнийгээ одоо хайрлаж хамгаалдаг болчих юм бол тий бүх юмыг хариуцлага гэдэг зүйлээ авч чаддаг болох юм бол энэ амьдрал гэдэг юм чи угаасаа цаанаасаа энэ эрэгтэй эмэгтэй хоёр хүн дээр тогтож байна. Энэ нь нэг эмэгтэй нь гэтэл цэвэр ус дээрээ чанар дээр эрэгтэй нь цэвэр гал мөн чанар дээр байж ах юм бол амьдрал дээр ямар ч зөрчил тэмцэл гарахгүй гэж байгаа байхгүй тий. Шинжлэх ухаан дээр бас энэ чинь бас нэг ярьж байгаа шүү дээ. Нэмэх хасах цэник гэж бас ярьдаг тийм үү? Нэмэх хасах цэник яадаг вэ гэхээр таталцдаг. Тэнгүүд магадгүй одоо шууд энэ мөн чанарын хувьд ярихад гал ус хоёр биеиндээ таталцах боломжтой гэж ойлгох гээд байна л да. Тэгээ энэгээр эрэгтэй хүн яг цэвэр гал чанараараа байгаад эмэгтэй хүн яг цэвэр ус мөн чанараараа байж чадлаа гэх юм тэр үед л биеиндээ татах таталцал маш өндөр түвшинд байх. Тийм бас тэр талаас нь тайлбарлаж болно. Дээрээс нь энийг нөгөө хоёр туйлтай ойлголт байхгүй юу? За жишээлбэл эрэгтэй хүн цэвэр ус гал дээр эмэгтэй хүн цэвэр ус дээр байх үед бие биенээсээ олж харах ямар ч тэр нэг өөлөх, өөнтөглөх зөрчилдөө маргаан үүсэх тийм өнцгүүд юусаа гарч ирэхгүй. Тэгтэл яагаад тэр хүмүүсийн дотор ингээ өөр ирэхгүй тэр хүнийг харахлаар нэг ингээд шүүмжилч мэт санагдаад байдаг вэ гэхээр тэр хүн цэврээрээ байж чадахгүй байхгүй тий. Тодорхой хэмжээний холимог болцсон байгаа тийм шүү дээ. Тэгээ өөрийнхөө дотор цэвэр болох хүсэл нь байж байгаа учраас нөгөө эрэгтэй хүн жишээлбэл ус эрчимтэй эмэгтэй хүн гал эрчимтэй бол бие биенээсээ гал ус эрчим хоёроо дүүргэж авахын тулд бие биенийгаа чи ингэчээч гэдэг юмыг дандаа хэлдэг. Өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ нөгөө хүнээсээ нэхэд байгаа байхгүй. Энэ дундаас ингээд зөрчлүүд үүсээд байна. Би ингээд эмэгтэй хүн шиг баймаар штэ чи эрэгтэй хүн шиг тэр хариуцлага өглөө гэдэг юм чинь өөр хэлбэл тэр хүний хийх ёстой хариуцлага эрэгтэй хүний мөн чанар юм тэр эмэгтэй хүний дотор орчод тэр галтай болчод тэнгууд буцаагаад энийг аваад гаач гэдэг үнсээр хэрэглээд маргалтаад байгаа байхгүй тэр зөрчлөн тэн дээр яваад цэвэр дээр болоод ирэхээр би биенийг зүр хайрлах хүндлэх би биенийхээ одоо орон зайд заавал чи юм байна гэж хардах ямар ч шаардлагагүйгээр би биенийгаа зүгээр хүндлэл гэдэг зүйлээр нөхөд явж байгаа. Чи бол гал мөн би чамайг хүлээн зөвшөөрлөө. Тийм хүлээн зөвшөөрлөө. Нөгөөх нь болохоор чи бол үнэхээр цэвэр ус мөн байна. Би чамайг ус гэдэг чинь хүлээн зөвшөөрлөө гэдэг одоо үг шиг байл л да тийм үү? Тийм.
Одоо ус эрчимтэй эмэгтэй ус эрчмээ тээсэн эмэгтэй хүний үйлдэлийг хизээч гал эрчимтэй эрэгтэй хүн хийж чадахгүй байхгүй тий. А тэрэн шиг гал эрчмийн эрэгтэй хүний хийж чадах зүйлийг эмэгтэй хүн хийж чадахгүй. Би биний хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Өөрөөсөө чаддаг зүйлийг чаддаг юм а хийгээ явж байгаа тэр донд чи ингэсэнгүү тэгсэнгүү гэдэг ямар ч үүсэх шаардлага байхгүй болж байгаа юм. Чаддаг юм а өөрхөө хийх ёстой хариуцсан юм а л хийж гин. Тэр хоёр хүн дундаасаа тэр бүх зүйлийг амьдралыг босгоо явж гин. Өөрийнхөө үүрэг хариуцлагаараа л амьдарч байна. Зүрхийн донд ингээл нэг гол зөрчилдөд байгаа зүйл маань л ерөөсөө өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ л нөгөө хүнээсээ нэхэд идэв юм шүү гэдгийг л харж байгаа юм л тий. Яг одоо энэ амьдралын сорио ер нь бол энэ нийгмийн өнөөгийн нөхцөл байдал бас яг энэ чанарыг маш их алдагдуулж байгаа гэж би одоо ойлгож харж байна л та. Жишээ за яг манай Монголын улсын хувьд бол ярихад сүүлийн 30 жилийн хугацаанд л ардчлал, хувьсгал гараад ардчлал гэдэг тогтолцоонд шилжиж байгаа 30 жил болчлоо. Тэгэнгүүт дөнгөж арчлал гарсан чинь яасан бэ гэдгсэн нөгөө гал шиг дүрлзэж явахсан эрчүүд маань гинт нөгөө юу хийх вэ, яах вэ, ямар үйлдэл гарах вэ, ямар гал эрчмийг гаргах вэ гэдгийг мэдэхгүй болоод хэсэг уналтанд орсон ч гэдэг юм одоо юу гэж байгаа суусан, хойшоо суусан гэдэг чинь. Тэгтэл эмэгтэй хүн нөгөө энэ байдлыг зүгээр төвчээд хараад байж чадахгүй. Нөгөө талаасаа нөгөө ус эрчмээрээ сэтгэл зүгээрээ ч гэдэг юм уу. Бүхнийг хайрлах, хинэрх гэдэг хүчээрээ ч гэдэг юм уу. За миний хань ижил одоо юу гэдэг тодорхой хэмжээний уналтанд орчлоо. Юу ихээ яахаа мэдэхгүй ийм хөө зогсонгүй байдалд орчлоо гэдэг зөнгөөрөө мэдрэгч гэдэг. Тэнгүүд за би ямарчсан би тэр нөгөө ханилан сухтаа яасан бэ? Зовлон жаргалангийн алинд хамттай байна гэсэн нэг тийм тангараг. Нөгөө би энийхээ зовлон заргалт хамттай байна те. Би энэтэй тусалж тэмдэн би энийхээ байхгүй хийн гэд. Тэр сэтгэл зүгээрээ заав харин одоо ингээд ажил төрөл хий, арилжаа 8 гэдэг ч юм уу ингээд яваад ирэхлээр нөгөө гал мөн чанарыг гаргаж эхэлж байна. Тодорхой хэмжээгээр. Тэгсэн чинь нөгөө тэнд тодорхой хэмжээний гал мөн чанар баг зэрэг ингээд асаад тэнд гал эрчим үүсэт эхлэнгүүд гал эрчин дээр байгаа эрэгтэй хүн маань тэрийг ажиглангуудаа өөрийнх нь гал эрчмээс тодорхой хувийн тишээ шилжчихсэн гэдэг мэдрэмж төрдөг ч юм уу. Тэгээд улам нөгөө ингээд тайвшрах. Ингээ болоод их юм байна гэдэг юм тий. Иймэрхүү юмд ороод тахангууд нөгөө эмэгтэйуд чинь байгаа гал эрчмийн хэмжээ олон нэмэгдээд байдаг ч гэдэг. За ингээд ирэнгүүт түрүү нөгөө би бас л ярьсан л та. Нөгөө өрх толгоос эмэгтэйчүүд гэр тийм гадаа гарч ир болоод гэдэг шиг. Тэгтэл нөхөртөөгөө гэр бүлийн илүү бүтээн амьдарч байгаа ч гэсэн бас яг энэ эрчмүүд бас яг ингэж үүсдэг. Энэ үүслээс болоод бас маргал дан зөрчилтөн гэдэг зүйлүүд бас гарч ирээд байна. Ингэж л ойлгоод байна л да. Нөгөө юу яасан байгаа байхгүй. Монголчуудын тэ эрэгтэй хүний хүч, монголчууд ч өөрсдөө генийн дэх хөгтлөөтэй одоо хөх толботой хүмүүс гэж ярьж байгаа шүү дээ. Монголчуудын дотор маш их том хүч байдаг. Тэр хүч нь тэгэхээр бүтээх эрчмээр гардаг юм бол эр хүмүүс нь маш тийм одоо өндөр гентэй хүмүүс байгаа таахгүй. За. Оюун ухааны потенциал дээрээс нь хүч чадлын хувьд ч гэсэн дээ тий шал өөр хүмүүс байна. Одоо ингээл анзаарч хахад 3 сая хүн дотроос яг ингээл нэг тэмцээнд явж байгаа ямар ч бэлтгэлгүй байж байгаа л шагнал авч ирээд байгаа ч тий монголчуудын ерөөхдөө нэг тийм онцлог тал байгаад байна л та. Тэгээд энэ дэлхийн талыг эзэлжсэн түүхт орн Монголоос өөр байхгүй. Тэгээд монголчуудын хүртэл гадуур дэлхийн улс орнууд дүрслэхтэй нэг юм Монгол гэдэг нэг онцлогт төрх байгаад байна шүү дээ тий. Үүний бүр нэг хүчрхэг. Өргөн шинатай, тий. Царайтай юу тий. Өдөрж ирэг биетэй гэл. Тийм үү. Тэгтэл тэ нөгөө бас шашнаарч тэр одоо айгүйх бодлогоодыг явуулж байгаа байхгүй тий. Бусад хүн одоо үндэстэнгөөсөөс ирж байгаа нөлөөлөл нь юу гэхээр монголчуудыг хүчээ авахуулахыг хүсэхгүй байгаа нөлөөллөөр орж ирсэн зүйл байгаа таахгүй сая таны ярьсан тий монголчууд ингээд цаанаасаа юм 90-ад оны үеэр ч юм уу ингэсэн гэдэг бүр бодлогын чанартаар тий шашнаар нь хүмүүсийг хүлцэнгүй болгож оруулж ирчихсэн тий шарын шашин Монголд анх орж ирж байхдаа эрэгтэй хүн болгоно нь лам болж ирсэн тий
Тэгэд аюул олон ирчүүдийг нь хомроглон одоо юм хилмигдүүлж устгаж байсан. Жаахан мундаг Жаахан хүчтэй эсэргүүцэх чадвартай хүмүүсүүдийг нь бол ингээл шууд устгаж байсан. Тэгтэл хөлцөнгөө одоо нөгөө тэнд нөгөө устгахгүй байханд бол аргагүй юу ингээл лам болцоож байсан маш олнороо тий. Тэгээ лам хүний чинь болохоор нөгөө шарын шашин нөгөө номлолоор болохоор амтны аим хүнээж болохгүй, эренгөө хөлцөнгөө байх хэрэгтэй гэдэг бүхэл номлолууд энд байна. Тэгээд ирэхлээр энэ эрэгтэй хүний өөрийн тэр тэмцэх чадвар гэдэг зүйл яг цаанаас нь ингэж номхотгсон байгаа таахгүй монголчууд. Тэгээ энэ ингээд явсаар нэлээ юм нөгөө одоо бүр генэнд суун гэдэг шиг юм болоод байна л да. Одоо яг ч генэнд бидний цаана тэр хүчтэй ген байгаа. Гэхдээ ерөөхдөө бидрийг юм хөлцөнгөө болгоод үдээ өрчжээ. Тэгээ монголч эрэгтэй хүмүүс айгүй хархинд орсон тий ардчлалын үед бол арчлаас хаашаа ерөөсөө одоо архих гэдэг донтолт гэдэг асуудал маш хүнд байна шүү дээ тий. Айл болгонд нэг архич юм байна баг. Тэгээ ингээд эрэгтэй хүмүүс нь тэр архих гэдэг зүйл толгоогоо мэдүүлээд ингээд ирэхээрээ сүултээ бүр хүн хэлбэрлэг ороод ирэхээр нэг өдрийнхөө авах архинаас өөр юм бодох болж эхэлж байна. Юу цаашаа тэр улс орноо яах вэ гэдэг юм бодох мантай амьдралаач бодох юмгүй болоод ингэж унжирч байна. Ингээд эрэнгүүд эмгтэй хүмүүс нь хүчрэх байх хэвээр үр хөвгтүүдээ гээд ингээд нэг бүх юм нийгмийн тогтолцоо ч өөр ингээд буруу болоод байгаа. Хүчрэх байхаас өөр аргагүй байдалд ороод тий. Би яг одоо нэг шүтэний хэлсэн өөрөөсөн зүйлийн тухай ярмаар санагдаад байна л да. Тэгээд тэр шүтэний маяг чойдор шигдэг. Сэхүү шүтэн ба. Тэгээд тэрэн дээр юу гэж ярьсан байсан бэ гэхэлэр ийм мөн чанар гэж юу юм бэ? Гал ус мөн чанар гэж юу юм бэ? Яаж хоорондоо уялдаа холбоотой яаж энэ бидний оршихуйд ер нь бол мэдэгддэм бэ, мэдрэгддэм бэ, танигддэм бэ гэдэг тухай тайлж ярьж өгсөн байна л да. Тэгээд ингэж эрэгтэй хүн бол гал мөн чанар юм аа. Эмэгтэй хүн бол ус мөн чанар юм аа. Гэтэ хамгийн цэврээрээ шүү гэж. За тэгээ нэг жишээ ярья гэдгсэн чинь эртний монголчууд ер нь энэ байгаль дэлхийд яаж зохицон амьдарч их дэлхийн талыг хүртэл эзэгнэж одоо юм хүчрхэг байж ирсэн юм бэ. Тэгээ нөгөө хаан синтэлд хатан ухаан гэж яриад байдаг. Тэгэхээр ер нь бол зөвхөн нүдэлж авахгүй ингээд амьдралыг жишээ татаж ярьж өгч байгаа байхгүй юу? За айл гэрийн эзэн аав нөхөр ер нь бол энэ малчин ухаан гэж яриад байгаа бас. За байгаль их дэлхийтэйгээ нягт уялдаа холбоотой байдаг. Мөнх хөх тэнгэрээсээ өөрийн эрчим энерги болон суухан чиглүүлэгтэй энэ зүйлүүдээ ингэж хүлээж авч яадаг. Тэгээ ийм учраас бас орой толгой дээр малгай тавьдаг. За тэгээд яг нэг ахуй дээр ингэ ярихлаар эрэгтэй хүн гэдэг бол ер нь бол зүгээр л усыг татах зорилготой байдаг юм аа гэдэг ч аахгүй. Нэг малчин айл гэрийн эзэн байлаа гэдэг юм уу тухайн нүдэлж хүмүүс за ингээд нүдлээд тэнд очиод ингээд явлаа хавар чандаа уншлагтаа намар чандаа үл чандаа гэдэг ч юм уу. Ингээд нөгөө тухайн нутаг байгаль хангахаа зүй тогтлыг өндөр уулын орой дээр харж ажиглаж алсын бараг ширтэж ажиглаж байж байгаа. За нэг овоо босгоно уул усны аргил дээр овоо гэдэг яриад байдаг тийм. Овоо босгоно. Тэргүй зүгээр нэг сайн дураараа ч гэдэг юм уу нэг овоо босгоноор санагдал босгосон биш байгаа даа гэж хэлэх гээд байна л да. Байгалийн тэр тогтцсон зүйлийг харж ажиглаж ич за яг энэ уул толгойн орой дээр овоо босгоё. Тэр овоо чи өөрөө бас нөгөө байгалийн шинжилгээнд дээр бас их тайлагдчихсан мундаг зүйл байт юм л да. Тухайн тэр нэг хэдэн километр радиус ч үгүй тэрийг бас тодорхой хэлж мэдэхгүй байна л да. Тэр авийн байгаль газар хөрсөндөө маш их усыг татдаг юм л дээ. Тэнгүүт ус татна гэдэг чи яах юм гэхэлэр нөгөө хөрс чинь ус чигшил ундраг үснэ. Тэгэхээр нөгөө өвс ногоо цэцэг ургамал нь ургана. Тэгээ өвс ногоо цэцэг ургамал байж на гэхэлэр яах юм? Мал амтан түнд их хуралдаж нөгөө өвс ногоо жилэгч хийдэг мал ах усна.
За мал ахуй өсөөд ирнэ гэдэг нь юу гэсэн үг гэхээр хүмүүс хоолтой байна гэж хэлдэг. Аа. Тэгээ хүмүүс нь хоолтой одоо өөрийнхөө үр хүүхдүүд нь гэр бүлд нь хоолтой болоод ирэхлээр ерөөсөө эр хүний тэр барьж хийж бүтээж явах хэрэгтэй зүйл ерөөсөө тэр нэг бүрдлийг үүсгэх хэрэгтэй гэдэг байгаа юм. Бусдыг бүрдэж хуралдаж чуулгах гэдэг нэг тийм зүйлийг л үүсгэхийн тулд эрэгтэй хүн тэр аваа босгож гэдэг юм уу тэгээ байгальд орчноо ажиглаад ингээм юм. Тэгээд энэ нөхцөл бүрдлийг бүрдүүлсэн байгаа тэр газар хөр хөөхд гэр бүл ах トゥ садан мал хувь ингээд өсөж төрнөд ингээд явдаг. За юм байна гэдэг чинь. Тэгсэн чинь нөгөө айл гэрийн эзэгтэй эмэгтэй хүн яах вэ гэхээр тэгээд энийг нөгөө айл гэрийн бүсгүй болон эмэгтэй нөгөө хүн яадаг вэ гэхээр яг энэ зүй тогтлын дагуу нөхөр нь хань ижил нь яг энийг бүрэлдүүлж хийгээ явж байна гэдгийг ойлгож мэдэрдэг сэтгэлийн гүнээр гэдэг ч юм уу тийм ухамсарын төвшин сов бэлгийн төвшин энийг ойлгож хүлээж авдаг. Тэгээ энийг нь хүлэн зөвшөөрч бас яг тэр нөхцөлд байлгах гэдгийг ойлгодог. Гэтэл нөгөө монголчууд бас нэг ярьдаг шүү дээ. Тэр хүний жаргал эзүү хараа гэл. Тэгэл манай нэг юм гараал явчлаа. Манай энэ чинь тэний юм байгаа ч гэдэг юм. Энийг ингэж нэг жоохон хөрвүүлээд байгаа юм шиг санагддаг. Гэтэл энэ нь бол цаагаараа яг үнэндээ бол тийм биш. Харин ч эсэргээр яг ингэж явах гэх нь хүлэн зөвшөөрдөг, ойлгодог, тэдэнд нь урам тэтгэл сэтгэлээр тэтгэж явдаг. гэж ойлгоод байгаа байхгүй. Тэр үеийнхэн Монгол ахуйдаа бол тэгж ойлгодог юм шүү дээ. Тийм Монгол ахуйдаа тийм. Тэгээд яг энийг бас төлөөлүүлээд бас байгаль дээр бас их сониноор хэлсэн л дээ. За эрэгтэй хүн юм бол уул юм аа. Эмэгтэй хүн бол ус мөрөн гол орх аршаан юм аа гэдэг ч байгаа. Тэгээ уул бол яадаг вэ гэхээр хаан байныг тэндээ түнсгээл цайлал шавгач гэдэг юм те. Бат бүх юм сууртай. Ингээ байж идэг. Тэгтэл тэр уул хангаа гэж хэлээд байгаа тэр зүйлд байна. Ус бороо ямар нэгэн зүйл байхгүй бол гандаж, хатаж, хагдаршин. Тэнд үржилшин үгүй. гэдэг байхгүй. Амьд зүйл тогтох боломжгүй болно гэдэг. Өөрөөр хэлбэл ингэжсэн шүү дээ. Уул усан жигдэрсэн хангаа бол хамгийн сайхан өөр өгчт хангаа юм тийм. Деваач юм аа. Тэр шиг уул нэрхтэй хүн, усан нэмэгтэй хүн бол тэр дунд үржил шимнөр өөр хөхт байх гэдэг байхгүй. Тэнд айл гэр тийм хамгийн ламар амгалан сайхан орчин тэнд байх нь шүү дээ. Гэтэл 3 жил 4 жил ус үзээгүй хангаа энэ хэл байдаг те бороо хур үзээгүй хангаа гэд яаж хатаж хаагдаршаад ингээд хатцсан байдаг үлээ. Тэгтэл одоо устай газар бол уулгүй байна гэж байдгүй гэдэг шиг ерөөсө байгалийн зөв тогтлоор энэ чинь бие биенээ дэмжиж тэтгэж бие биентэйг уялдаа холбоотой амьдрах. Тэгээ юм л товшин тогтнох юм байдаг. Хүч шигдэг зүйлийг илэрхийлээд байна л да. Тэгээ нөгөө уул маань өөрөө яаж үржил шимтэй болох юм бэ? Ус нь урсах хэрэгтэй. За эсвэл нөгөө халуун наранда шатаад ингээд яхахлаар нөгөө ус чинь тодорхой хэмжээгээр ууршина. Ууршаад дэше яадаг үйл бол нөгөө үйл чинь ихээр хуралдаж богиндроод ирэхлээр маса дахавлаад ирэхлээр гэдэг юм да. Тэгэхээр бороо хур болж цас болж бууж орж ирдэг. Нөгөө хангадл гэдэг. Тэгээд нөгөө хангадлахыг ундаалж юм. Ингээд нөгөө харилцан биеийнхээ тэтгэж дэмжиж ингэж явдаг. Хин юм байт юм аа гэдэг чинь. За тэгээд нөгөө уул бол эрэгтэй хүн юм аа гэдгийгсэн. Тэгээ бас нөгөө гал мөн чанараа гэдэг тийм үү. Тэгээ нөгөө галыг чинь бол угаасаа бузарлагддаггүй, бохирддаггүй зүйл гэдэг байгаа шүү дээ. Ямар нэгэн хэм шийдэн рүү хувирдаггүй зүйл гэдэг байгаа тийм үү. Тэгээ яг тэрийг бол бас л нөгөө уулаар төсөөлж төлөөлүүлж хэлсэн л байгаа юм л да. Гэсэн чинь нөгөө ус бол яах вэ бохирлогдох боломжтой зүйл гэдэг. Яг нөгөө урсгал усаар ингээл бас одоо хэлээ л да. Нэг ундраг гартлаа гэж бод. Газрын гүнээс нэг генет шинэ ундраг гартлаа гэж бод. За тэндээс ус бориглон ундралаа. За тэгээ нөгөө газрынхаа хөвгийг давж урсанд нэг тийшээ тийм үү. Тэгээ урсгад тухайн тэр урсгал үүсэх тэр хөвлөгээр ямар нэгэн байгалийн бусад эрдэс бодис зүйлүүд байж байгаа. Хүчээр давсч гэдэг.
Тэгээ энийг ингээд яг туулан өнгөрөөд явахдаа нөгөө ус маань анх ундрагаас гарсан тэр шинж нь алдагдаж эхэлж байна. Тэгж усууд бол ус мөн. Гэтэ ядаж л амт нь оруулцдаг. Эсвэл өнгө нь оруулцдаг ч гэдэг юм тийм үү? Тэгээд энийг амьдрал дээр яаж холбож хэлж өгч байна гэдгсэн чинь эмэгтэй хүн магадгүй ганцаараа амьдралыг тоолох болоод ирэх юм бол нөгөө амьдралд би чадна, би бүтээн гэдгээр ингээд манайч босооч амьдралын хатуу хөтөг үзэж байгаа зүйлийг нөгөө урсгатаа ус давс хожрыг туулаад өнгөрч байгаатай адилханаар зөвлөж хэлсэн байгаа. Тэгээ энийг болохоор эмэгтэй хүн сэтгэл зүйд болохоор би зовлон жаргал бүгднийг үзээд ингээд тоглоод гараа явчихна. Би бол хүчрэг болчихоо. Би бол өстө мундаг эмэгтэй хүн болсон гэж ингэж ойлгох гэдэг юм л дээ. Амьдрал үзэхээр хатууч чинь гэж ойлгох гэдэг тий. Тийм. Гэтэл цаагаараа бол бас ус чанараар ярихад бол бохирлогдоод байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ энэ бол бохирлогдоод байдаг. Тэнгүүд одоо энэнд гал ямар хэрэгтэй юм бэ? Нөгөө эр мөн чинь гал мөн чинь ямар хэрэгтэй юм бэ гэдэг нь нөгөө усыг чинь нариутгадаг юм л дээ. Халуун нар гал шараад ч гэдэг юм уу. Тэгээ нөгөө ус чинь ууршиж тийшээ хөөрнө. Ингэхдээ бүх бохирд өөртөө шингэсэн бүх бохирыг тэндээ үлдээгээд өөрөө цэвэрхэн ууршаад үл хор бороо олж орж иж байна. Яг ингэж уялдаа холбоогоор тайлбарлаж өгöd байгаа юм. Одоо эмэгтэй хүн байглаасаа тий ус эрчимтэй гэдэг нь одоо тий хүний тэр эмэгтэй хүний биеийн дотор тэр ус эрчмийн энерги маш өндөр байх нь шүү дээ. Тэр ч утгаараа эмэгтэй хүн одоо хөвлөдөө үр хөвгтөлөө гэж бодоход одоо тэр хүүхд маань мэдлээд гарахад тий хин хөвлөгөөс маш хэмжээний усууд бохирд одоо уснууд ялгардаг гардаг тий. За дээрэс нь ингээд сар болгон биений юмнууд ирдэг тий. Эн чинь ингээд тухайн эмэгтэй өөрөө бохирлогдож байгаа зүйл болгоныгоо гадагшлуулах гэдэг арга замууд байгаа даахгүй. Байгалийн насны цохилгоо тий. Одоо амьдралд хатуу хөтөг үзэх тусмаа л тэр хүний эрчим энерги тэр чигээрэл одоо энэ илүү туршлагатай болж ийн илүү ингээ хатууж ийн юм болж ийн гэж бодох авч тий цаагаараа тэр эмэгтэй хатууг үзэх болгондоо тийм их одоо хатуу энергиудээр тэр эмэгтэй хүн бохирлогдоод нөөдгөө буцаж гадагшлуулж чадахгүй. Тэгээд тэр хүнд тээцсэн эрчмээрээ буцаагаад үр хөвгтөд тийм тэр хүүхдэд эхийн эвлэгээр дамжаад ээжийн эрчим энерги шууд нөлөөлж идэг. За дараа нь ингээд төрлөө тий үр хүүхдүүд нь төрөөд тэр одоо ганцхан эрчимтэй байгаа тэр хатуучсан усаараа байж нэг хүүхдэд нөлөөлж чадахгүй байгаа тэр ихтэй эрчмээр үр хүүхдүүд нь өсгөлөөр үр хүүхдүүдийн хүмүүжил нь бас тийм бохирлогдсон эрчмээр хүмүүжигддэг байх нь шүү дээ тий. Ингээд нэг зөв голдрол гэдэг юм цаанаас алдагдаж эхэлдэг. За тэгтэл эрэгтэй хүн тий цаанаас гал эрчимтэй. Эрэгтэй хүн хичнээн амьдралын хатуу хөтөг үзэх тусам өстө нэг хатууждаг байгаад байгаа юм. Цаанаасаа тэр галаа өөрийнхөө тэр гал цогоо асаана гэж нэг юм байна шүү дээ. Гал нь унтарсан эр хүн гэж байдаг тий. Ямар байдаг лээ. Тэгэхээр өөрийнхөө гал цогийг өрдөж чадсан эрэгтэй хүн юу ч хийж чадна гэж ярьдаг шүү дээ. Бараг л нөгөө төлийг хийж байгаа уулын хөдөлгөөх хүчтэй ч гэж ярьдаг тий. Тэгээ тэр ингээд галаа хасаасан хүн болвол ерөөсөө байглаасаа ямар ч хатуу хөтөг тэр хүн бол ариусгаал хүлээгээд авчдаг. Тэр одоо бохирлогдох гээд байгаа бидний гадна нийгмээс ирж тэр хүний сэтгэл зүй бүх зүйл тэр бохирлогдох гээд байгаа эрчим тэр хүн тэгш наалддаггүй юм байна. Ус шиг тэгж. Зүгээр тэрийг ариусгаал явцдаг тэр болгоныг хүчнийхээ олгож хувиргаж чаддаг. Ийм хүн бас байгаад байгаа юм. Одоо яг энэ дэр надад нэг юм яг санаанд орж ирлээ. Бид нэг эмэгтэй хүн нэг буруу замаар орвол гарч ирж чаддгүй маань. Эрэгтэй хүн бол яг хөө буруу зам сайн унаж усах юусэн ч иргэн л болдог. Гэтэ эрэгтэй хүн унсан ч босч ирдэг гэдэг нэг тиймэрхүү зүйлийг бас илүү тохож ярих гэдэг үүсэн дээр. Яг энэ дэр одоо бас илүү бас нотлогдоод байна л да. Гал маань гिचнээ янз янзын бактери шигдүүлж ийсэн ч хар цаас түлж ийсэн ч эсвэл цэвэр мод түлээ хийжсэн ч цэвэршэл гал мэнжнараар аль гараад ирдэг. Ус болохоор ямар нэгэн зүйл бохирдохлоорэ бохир болж үлддэг.
Тэр шиг эмэгтэй хүнийг бас ямар нэгэн буруу замруу орвол эсвэл нэг жолоогоо алдвал тэндээс гарч ирж чадахгүй гэж хэлээд байгаа илэрхийлэл бас яг энэ ус гал гэдэг мөн чанараар бас яг тодорхойлогдоод байна гэж байна. Тийм болохоор тэрийг бас манай Монгол эртний өвөг дээдсээс энэ чанарыг мэддэг учраас ингэж ярьцгаадаг байсан болоо гэж бодогдоод байна л да бас. Одоо монголчуудын сэргэн мандалд монгол хүмүүс яаж хүчтэй болох вэ? Яаж энэ уналтын үеэс бид нар гарах вэ гэл. Тэгээ энийг яг ингээд том зургаар харах юм бол маш том юм хийх шаардлагатай. Гэтэл энэ бүх юмных нь жижигрүүл харах юм бол нэг чинь ерөөсөл эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцаа гэр бүлийн доторх тэнцвэрт байдал байгаа байхгүй. Гэр бүлүүдийн тэнцвэртэй бие биенээ хүндэлсэн хайрлсан байж ээж тэрний цаашаагаа улс орн гэдэг зүйл рүү анхаарал хандуулах боломжтой болж байгаа юм. Өнөө маргааш энэ тоогон доторх хэрүүлээсээ салахгүй бол тэрнээс цаадахыг яаж ч бодсон харж чадхааргүй тийм сэтгүү байхгүй. Тэгэл энэ дотроо зовлонгийн дөрөв дотроо гацна гэдэг шиг нөгөө л нэг чи ингэж би гэж гэдэг хэрүүл нь салахгүй ийм л байгаад байдаг. Тэгэл эмэгтэй хүнтэй дотроо үнцний тойргийг тээсэн хүмүүс байдаг гэж ярьдаг шин. Эрэгтэй хүн дотроо ихтгэл үнэмшлийн тойргийг тээсэн гэдэг. Эмэгтэй хүн бол одоо аливаа зүйлд нөгөө өөрийгөө эхлээд хайрлах хэрэгтэй. Монгол эмэгтэй хүмүүсийн бас тэр нөгөө цаанаасаа сайн хүчгүй хүмүүс гэдээ ярьлаа шүү дээ. Тэрэн шиг бусдаар хүчээр хамгаалуулах, тэтгүүлэх нэг тийм энерги эмэгтэй хүмүүс алдчихад байна. Бүх зүйл дээр эрэгтэй хүмүүс шиг хүчтэй байх гад одоо өрсөлдөөд байна. Барьцаад байна. Энэ бол ер нь буруу юм аа. Буруу болчиход байна тий. Зөв нөгөө бахвадууд ч юм уу чанар алдагдаад ирэхээр та тэнд нэг эр хүн байгаад хахад таны хажууд бас нэг эр хүн яаж байх юм бэ гэдэг шиг л юм үүсчээд байгаа байхгүй. Тэнд танаас чи эмэгтэй хүнээс авах юм аа нөхөж авмаар байгаад байдаг. Мэдрэх хэрэгтэй байгаад байдаг. Гэтэл тийг эр хүн таны одоо нөхрийг чи хийж чадах юмыг та тэнд хийж чадаад байгаа үед тэнд нөхрийг хэрэг байхгүй болонгод нөхөр чинь ингээд ямар ч хариуцлагагүй ч юм уу ямар ч бие даасан шинжгүй болоод эхэлж байгаа гэсэн. Тэгтэл зөрүүлээд эмэгтэй хүмүүс ядвал нөхрөөсөө чи ингэсэнгүү тэгсэнгүү гэдэг юм ихдэг. Тэгээ энэ дээр нөгөө бүх тэнцвэрүүд алдагдаж эхэлж байгаа. Тэгэхээр ер нь бол зүгээр Монгол орны хөгжил, хүн амын одоо хөгжил гэдэг цэцэглэлт гэдэг зүйлийг зүгээр л бид нэр одоо өөрийнхөө үнцэн дээр хашаасай гэж бодоод байгаа байхгүй. Цэвэр усаараа мөн цэвэр гал мөн чанар дээрээ тий байхтай тал дээр. Түрүүн дээр ихтгэл үнэмшил үнцний тойрог гэдэг юмыг тайлбарлах юм бол үнцний тойрог дотор ингээд та өөрөө голдно. Тэгээ таны гэр бүл, үр хүүхэд, аав ээж таны гадуурх тойргийг өсгөж идэг. За тэгээд гадуур нь дахиад нэг тойрог татуулахлаараа таны хамаатан садан найз нөхөд арай нэг жоохон гадуур хүрээллийн хүмүүс нь тэн дотор оршиж идэг. За ихтгэл үнэмшлийн тойрог дотор бол миний хайртай хүн, аав ээж, гэр бүл, үр хүүхэд байна гол цөмдөө. Тэрний гадна тал миний хамаатан садан найз нөхөд байхад бүр гадна талын тойргоор та өөрөө байдаг. Энэ бол ихтгэл үнэмшил. Энэ эр хүний мөн чанар байхгүй. Бүх зүйлийг багтаадаг. Эмэгтэй хүн бол өөрийнхөө үнцнийг дотроос мэдэрчээж бас зөвдөг ш тэр. Энэ хоёр ч нэг нь ингээл өөрийгөө ч бодохгүй юмыг хамгаалаад нэг нь бусдыгаа бодохгүй өөрийгөө ингээд энэ гэдэг хоёр юмны дунд нарийн торгон мэдрэмжээр харах юм бол энэ хоёр нийлээд ирэхээрээ зөв тэнцвэр үүсэж байгаа юм. Одоо жанжин шугам гэдэг юм тий. Гэр бүлийн жанжин шугам гэдэг юм. Тэнцвэртэй байдал. Одоо тэгэхээр нөгөө эмэгтэй хүн ягаад цаанаасаа ингээд нэг юм гойж гоодгоол аскуал юмыг угааж зүйл гэж арчлах гад ингээд байдаг гэдэг ч бас энэ дээр байгаа байхгүй тий. Ус нөгөө төгөр тий урсан өнгөрөөд гол мөр урсан өнгөрөхдөө бүх юм нөгөө шавартай, хужиртай бүх юмыг дайраад хужиртай, шавартай ус болоод цаашаагаа нийлээд нэгдээд урсан явж байгаатай адилхан. Өөртөө шингээгээд явж байгаатай адилхан нөгөө талаараа урсан өнгөрч байгаа газар болгоно угаагаад өнгөрч идэг. Тийм уг нь бол цэвэршүүлдэг юм байхгүй. Тэгтэл тэгээд явчихлаараа тэр тийм одоо энергитэй хүн болчихдог. Тэрүүгээрээ ч гэсэндээ буцаага аль болох юмыг цэвэрлэх, хөнгөлөх, арчих тийм юм дээр эмэгтэй хүний мөн чанарын эрчим илүү тийм зүйл рүү чиглэх гэдэг. Тэгтэл нөгөө эрэгтэй хүн нь болохоор одоо түлийн нүрсээ хагалах ч байт юм уу
байшин барилга баригчд юм илүү тийм хүч шаардсан, хүч орсон тэрийг өлгөөн хийчих тийм хэмжээний юмнуудаа гаргах үйл албандаа илүү явждаг тийм. Энд чинь бол цаанаасаа бас тэр эрчмийг тэр хүн маань агуулсан учраас тэрэндээ тохирох хэмжээний л энерги ажлуудыг хийгээд явждаг. Тэгээд яг тэрийг хийж бүтээж явахдаа бас дотроос нь ур ухаан гарч хийж байгаа тэрийг. За энэ ур ухааныг бас улс их орон гэр бүлийг яаж өөдөн дэвшүүлэх вэ гэдэг зүйл дээр ч гэсэн мөн адил түүний адил ур ухаан бас гарч идэг. Гэж би бас ирчүүдийг хамгаалж хэлмээр санагтаад. Тэгэхгүй бол эрэгтэй хүн гэхлээр л түлээ хагалдаг байшин барьдаг. Болоод байл. Одоо энэ ч нөгөө ингэж байгаа шүү дээ. Дөрөвний нөгөө сүнслэг талаасаа ярихад тий. Доктор сая сүнслэг талаасаа илүү ярьсангүй илүү айж амьдрал ахуй тал руугаа ярьлаа. Сүнслэг талаасаа бол тэр сүнснээс маань бидэнд орж ирж байгаа эрчим өөрөө ухамсар орж ирж байна. Энэ ухамсарын эрчим маань өөрөө ус эрчмээр биднэрт орж ирдэг. Эрэгтэй ч эмэгтэй ч бай. Тий. Сүнсний өөрийнх нь эрчим ус эрчим байгаа хгүй. Тэгээд махан бие тий эрэгтэй ч бай эмэгтэй ч махан бие эзэгнэж орж ирээд буцаагаад тэр бүтээх эрчим болж гарахтаа гал эрчмээр гараад. Бас нэг юм ойлголт байгаа тий. За тэнгуү тэр ухамсарын одоо эмэгтэй хүн тэр ухамсарын эрчим яадаг вэ гэхээр ухамсарын эрчим суу ухаан болж орж ирдэг. Эрэгтэй хүнд тэр ухамсарын эрчим яаж орж ирдэг вэ гэхээр арга ухаан болж орж байгаа байхгүй. Илүү тэрийг амьдралд аргадуулж орж ирдэг. Бид нар нэг арга бэлэг гэж ярьж байна тий. Арга бол тэр чигээрээ бидний бодит амьдрал байгаа шүү дээ. Бидний ил ертөнц. Тэр даалт ертөнц гэдэг байгаа чинь бэлэг буюу бидний тэр инь ян хоёр дээр чинь яагаад арга бэлэг хоёр сүлэлдэж оршиж байгаа. Тэр суу ухаан арга ухаан хоёр чинь сүлэлдэж оршиж ийж энд бас нөгөө л тэнцвэрийн тухай байгаа байхгүй. Тийм байна. Тэгээ мөн биеиндээ татагдаж оршдог. Тийм. Тэгэхээр энэ нөгөө арга ухаан суу ухаан хоёрыг чинь ингээд өөргүүд нь бас өөр байгаа байхгүй тий. Эмэгтэй хүн тэр суу ухаанаар эрэгтэй хүнийг чиглүүлэх хэрэгтэй. Суу ухаанаар тэр суу ухамсараас авж байгаа тэн дээр нь ухамсарын дагуу суу ухаан гэж юм байна. Монголчууд нэг хатан ухаан гэж нэрлэдэг тий. Тэрүүгээр эрэгтэй хүнийг чиглүүлж байна. Эрэгтэй хүн болохоор тэр арга ухаанаараа амьдралдаа бүх зүйлийг аргадуулж бүтээж хийж байна. Тэр нь өөрөөр хэлбэл энэ амьдрал дээр гал эрчмээр бүтээгдэж байгаа бүх зүйл байна шүү дээ. Тэгэхээр тэр гал эрчмийг эзэмшигч хүн бол яалтчгүй эрэгтэй хүн. Тэрийг өрнүүлэх хүн ягарахгүй эрэгтэй хүн. Тэгэхээр монголчуудын эрэгтэй хүн, эр хүн шиг эр хүмүүс ирэх нь маш их чухал байгаа. Тэрний ард тий тэр хар сууханаар чиглүүлэх биш. Одоо цэвэр цагаан сууханаар чиглүүлэх. Монгол одоо суухантай, хатуу ухаантай эмэгтэйчүүд мань байж иж тал талдаа бүгдээрээ ингэ зэгцэрчээж энэ Монгол минь цаашаа зэгцэрнэ. Өөдлөн дэвшнэ. Ангийн тулд хүний оюун ухаан, ухамсар гэдэг зүйл маш их өөрчлөгдөх хэрэгтэй байна. Бидний юмыг харах өнцөг өдөө болтол одоо ийм л байдаг гэдэг энэ суудсан сэтгхүү монголчуудын тийм одоо эрэгтэй хүмүүсийг мэн тэр унтраацсан байгаа. Одоо хүлцэнгүй болгоцсон байгаа. Тэр үзэл бодлыг суудсан байгаа зүйлүүд эмэгтэй хүнийг ингээд хитрхи хүчрэхэг байх хэвээр эмэгтэй хүн бол хүчтэй байх хэвээр гэдэг энэ суудсан байгаа итгэл үнэмшлүүд тий. Энэ бүх зүйл зөв тал руугаа зэгцэрхийн тулд бид нэр энэ ухамсарт хүн болох хэрэгтэй байна. Бид нар өөрөөр хэлбэл одоо сүнстэйг холбогдох хэрэгтэй байна. Зөв голдролтой. Одоо бид нар энэ сүнслэг замаар явснаас хойш тийм ийм нарийн ухаануудыг асар их ойлгож авч сурч шүү дээ тий. Тэг хүн өөрөө дотроосоо зэгцэрч ижил бидний гаднах амьдралд нөлөөлж байгаа нөлөөлөл хандлага зэгцэрдэг. Хүн өөрийнхөө дотор бодогдож байгаа энэ харах өнцөг бүх юм өөрчлөхгүй юм бол хизээч бидний амьдралд өөрчлөлт гарахгүй байх гэдэг байхгүй тий. Тэр бүгдээрээ энэ дотоод оршихуу, дотор мэдрэмжд энэ бүх зүйлүүдтэйг ажиллаарай. Тэгжээж бидний амьдралын зовлонгийн тойрог зөрчил маргаан гэдэг зүйл чинь дуустдаг юм шүү. За, инхэ тогштой баярлалаа. Тэгэд хоёулаа одоо нэвтрүүлгээ ингээд энэ хүргээд өндөрлөх үү? За тийм. Нийт монголчуудаа, нийт сонсогчдод бас аз жаргал сайн сайхан бохныг хүсээд өөр юм жинхэнэ гал ус мөн чанаруудыг тэн орших болтугай гэж ерөөё. За, ерөөл Батөршгээ.